За тэгэхээр холбогдох байгууллагууд, мэрэгчлэтнүүд маань шүүхийн төсвийг яагаад хасч болохгүй вэ гэдгийг маш олон талаас нь тайлбарлаж, дуу хоолойгоо тодорхой хэмжээнд чадах шинээр хүргэж байна. Тэгэхээр миний хувьд маш товчхон хоёрхан жишээл дурдъя. Жишээлбэл манай иргэний эргийн шүүх маш их ачаалттай ажилладаг. За ингээд шүүхийн төсөв хэрвээ хасагдах талаар яригдах юм бол энд оронтооны асуудал яригдана. Шүүгчийн оронтоо гүйцэхгүй. Ингээд ирэхээр бид урдаа байгаа ачааллаа үнэхээр дийлхэ байж байна. За ингээд хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаа удаашраад байгаа. За үүний цаана иргэдийн эрх ашиг хөндөгдөн иргэд маш их чирэгдэж байгаа. За нөгөө талдаа энэхүү ачаал гэдэг зүйл чинь өөрөө шүүгчийг алдаа гаргахад хүргэх аюултай. Хэрвээ алдаа гаргах юм бол энэ нь хүний хувь тавиланд нөлөөлнө. Тийм учраас бид алдаа гарах эрх байхгүй. Бид бол дор бүрнээ үнэхээр хичээж ажиллаж байна. Гэхдээ яг үнэндээ сүүлийн үеийн энэхүү нөхцөл байдал бол шүүгч бидний үнэхээр төвчээрийг сорж шүү. Бид ямар шүүлтийн машин биш дээ. За бас нэг жишээ байгаа. Тэгэхээр сүүлийн үед сошиалор харсан манай нийслэлийн шүүгийн хамгийн газрын төсвийг 100% хасах юм шиг тэрэнд нэг төсөлч юм шиг нэг тийм зүйл явна лээ. Хэрвээ тэр үнэн бол би харин хэлчихэ. Тэр төсөв зарлагын дагаа нь бол ерөөсөө шүүх хуралдааны заал танхимыг тогтчуулахтай л холбоотой зардал байна. Өнөөдөр стандартын шаардлага хангасан шүүх хуралдааны танхим байхгүй бол үнэнтэй нүүр тулах орон зай байхгүй болно гэсэн үг. Шүүх хуралдааны заал танхим байхгүй бол шүүх ажиллах боломжгүй. За баярлалаа.